За сайн байцгаана уу бүгдээрээ. Хаврын сайхан өдрийн мэндийг та бүхэнд өргөд одоо мөн sales master гажтай инхтэй гэж хүмүүндчилж байна. За миний би энэ одоо 70 настай энэ ажлыг ингээд хамтран хийж гадаа их баяртай байдаг. За өнөөдрийн энэ өглөө би та бүхэндээ энэ атомын крем мистийг одоо танилцуулах гэж байна. За энэ крем мист гэдгийг бол манай Монгол хүүхнүүд маань тосон мист гэдгээр нь таньдаг болсон хэрэгжилж идэг байх гэж бодож байна. За энэ нь бол энэ бүтээгдэхүүн нь болохоор одоо хүний арьсыг байнгын сайхан чиглэг, өнгөлөг, толгор байлгахад ингэж зориулж хийгдсэн ийм бүтээгдэхүүн байж байгаа. За тэгээд энэ тосон мист нь бол хуурай одоо эмзэг ийм мэдрэмтгий тэгээд мөн холимог арьсны алимтанд ч ингэж тохирдог ийм мист байгаа. За энэ мистийг хэрэглэснээрээ бол арьс чин толгор одоо хөгшрөлтийн анхан шатны шинж тэмдгүүд энэ төр нь бол арилж байдаг. Ийм сайхан мист байгаа. За энэ тосон мистийн найрлагад бол одоо гиалуроны хүчил байгалийн гаралтай ийм орцуудтай бүтээгдсэн. За тэгээд өөрөө антиоксидант үйлчилгээтэй ийм мист байгаа. За арьсыг одоо манай Монголын нөхцөлд бол маш хуурай, ширүүн ийм уур амьсгалтай орн. За тэгвэл манай орны энэ одоо нөхцөлд энэ маш их сайхан тохирсон ийм одоо байгалийн энэ онц ширүүн нөхцөлийг одоо бас зөөлрүүлж өгөхөд ийм таатай нөхцөлийг ийм бүрдүүлж өгч байгаа ийм мистэй. За энийг бол арьсыг мөнхийн байнгын ийм уян хатан чийгшүүлж арьсны одоо юу яаж байгаа өрчлөө хөгшрөлтийн анхан шатны шинж тэмдгүүдийг бол арилгахад маш сайн дэмжлэг үзүүлдэг юм байна гэд хэрглэж үзсний хувьд бол өөрөө мэдээд байна тий. За энэ мистийг цүнхэндээ авч яваад юу яах бол нэг 20-30 см-ийн зайнаас байнгын хэрглэж хахад ерөөс ямар нэгэн асуудалгүй. Энийг эрэгтэй эмэгтэй хүн төрхөн төрөхгүй гэсэн юм бол байхгүй. Тэгээд арьсандаа ашиглаж энэ ширүүн нөхцөлийн цаг агаараас бол хамгаалж хахад тус төхөмтэй гэж бодож байна. За энийг бол хүүхнүүд нүүрний тос будгаа хэрглэж эхлэхээс өмнө нүүрэндээ шүршээд будгаа тавьж тосоо түрхэж болно. Энэ будаг юунаач тосонд ч юм бол маш сайн тогтцыг бол бас бүрдүүлж өгнө. Тэгээ будагтай нүүрэн дээр шүршгэд бас будагтай нүүрэнд шүршчихэд бол будгийг ч урсгадгүй. Ингээд тогтсон байрандаа ингээд шууд одоо тогтож өгчөөдгөр ийм сайн талтай. За энэ нэг авч яваад шүршээс өмнө ингээд нэг сэгсэрч хэрэгтэй. Ингээд нэг 20-30 см-ийн зайнаас одоо нүүрэндээ цацаж хэрэглэнэ. За энэ мис нь болохоор нэг зөөлөн тийм гоё үнэртэй. Зөөлөн гоё үнэртэйгээс гадна маш нарийн ширхэглэгээр нүүрэнд чинь цацагддаг учраас их тохиромжтой ингээ урсаж үүсдэггүй байгаа шүү. Одоо цацаад харуулъя. За ингээд шүршсэний дараагаар ингээд дарж үзэхэд ингээд арьс чи угаасаа чихтэй арьсанд гарт чинь наалдаж ирдгүй юм сайн талтай мист байгаа. Тэгээ энэ мистийг бол хэрглэж байнга хэрглэж өөрийнхөө арьсыг одоо нар салхины ширүүн нөлөөллөөс ингээд хамгаалж яваарай гэж зөвлөж байна. За энэ нь манай Монгол оронд орж ирэхдээ дистрибьюторынхаа үнээрээ 44 мянган төгрөгөөр орж ирдэг. За тэгээд газрын хол ойр интересээ шалтгаалаад бас үнийн бага зэргийн зөрүү байхыг магадгүй гэж бодож байна. За тэгээ ер нь бол та нар нэг найдвартай ийм бяцхан найзтай болсон шүүл гэж хэлье охтуудаа. За баярлалаа.